Хэрхэн зохиол бичих заавар. 1. Зохиолын бүтэц. Зохиол бүр үндсэн 3 хэсгээс бүрддэг. Эхлэл 25%. Дөрүүдийг болон үйл явдлын гол эхлэлийг уншигчид танилцуулах. Жишээ нь гол дүр хулан хачирхалтай бөгж олно. Бөгжийг зүүснээс болж биеийн муудаж эхлэх ба тайлах гэсэн ч болдоггүй. Удалгүй тэр эмигийнхэн хуучин зурагнаас түүнийг адилхан бөгжтэй байгааг анзаарна. Өрнөл 50%. Үйл явдал цаашаа дэвшин үргэлжлэх. Жишээ нь хулан нууцлаг бөгжний учрыг тайлахаар эмээтэйгэн уулзаж, бөгж нэгэн хормуу ламаас гаралтайг мэдэж, цааш хараалыг хариулах замд гарна. Төгсгөл 25%. 2 төрлийн төгсгөл байдаг. Дүгнэлт болон клиффхенгер. Дүгнэлт нь өрнөлийн дараа болсон үйл явдлыг тунгаж, бүх зүйлийн учир тайлбарлаж байгаагаар төгсгийг хэлнэ. Жишээ нь лам хулангийн залуу сайхан биеийг өөртөө авахаар хараасныг мэдэж явна. Тэгээд амжилттай хараалыг хариулснаар амьд гарч байгаагаар төгссөн. Клиффхенгер нь бүх үйл явдал тодорхой шийдэлгүйгээр уншигчийн төсөөлөлд үлдээхэр дуусахыг хэлнэ. Жишээ нь хулан ламын хараалыг хариулж байх үеэр асуудал гарна. Лам өгөж хулангийн гарнаас бөгж унана. Одоо хулангийн биед өнөөх лам байгаа юу? Эсвэл хулан амжилттай хараалыг хариулсан уу гэдгийг уншигчид үлдээнэ. Уг бүтцэн зохиол олон хэсэгтэйч бай, богино өгүүлэгч бай хамаарна. 4 хэсэгтэй зохиол бол 1-р хэсэг нь эхлэл, 2 болон 3-р хэсэг нь өрнөл, харин 4-р хэсэг нь төгсгөл гэсэн үг. 2000 үгтэй богино өгүүлэг байлаа гэхэд эхний 500 үг нь эхлэл, дундын 1000 үг нь өрнөл, сүүлийн 500 үг нь төгсгөл гэсэн үг. Гэхдээ бичээчийн сонирхлоос хамаарж 4-р хэсэг гэж бий. Эргэлт нь өрнөл болон төгсгөлийн хооронд орших ба эхлэлээс өрнөл хүртэлх уншигчдын мэдэж байгаа зүйлсийг өөрчлөн томоохон эргэлт бүхий оргил цэгийг хэлдэг. Жишээ нь хулан яг үнэндээ лам бөгчний хараалтай холбоогүй гэдгийг мэднэ. Түүний эмээ энэ бүхний ард байсан ба өөрийнх нь залуу биеийг хулгайлахаар худал хэлсэн болж таарна. Эргэлтийг зөв хийхийн тулд тухайн эргэлт болоход хэрэгтэй сэжвэр, мэдээллүүд өмнө нь уншигчид аль хэдийн хүрсэн байх ёстой. Үүнийг Чеховын буу гэдэг. Оросын жүжигчин зохиолч Антон Чехов нь зохиолын эхний хэсэгт орсон элементүүд заавал сүүл хэсэгт оролцох ёстой гэх ойлголтыг гаргасан байдаг. Эхлэл хэсэгт ханд өлгөөтэй байгаагаар дүрсэлсэн буу заавал буудах ёстой. Үгүй бол зохиолын эргэлт нь гинэтхэн хаанаас ч юм сүүлийн мөчөд зохиолч нь яахаа мэдэлгүй хийсэн шийдвэр шиг уншигчд санагддаг. 2. Өгүүлэмжийн төрөл ба өгүүлэмж бичих. Өгүүлэмж 2 төрөл байдаг. 1-р бие. Үйл явдлыг гол дүр тайлбарлаж, дүрсэлж байгаагаар бичихийг хэлнэ. Яг л уншигч гол дүрийн бодол бүрийг эсвэл бичсэн тэмдэглэлийг нь уншиж байгаа юм шиг гэсэн үг. Давуу тал нь уншигч үйл явдлыг гол дүрийн өнцгөөс мэдрэх буюу бараг л өөрт нь тохиолдож байгаа юм шиг мэдэрнэ. Жишээ нь намайг өнөө өглөө цэрэхэд цонх минь онгорхой байв. Яагаргүй өнгөрсөн шөнө хааж унтснаа би мэдэж байсан учраас би үнэхээр их гайхаж ирэв. Арай хулгайч орж ирсэн юм биш үз гэж бодон бүхэл гэрээ нэгжлээ. 3-р бие. Үйл явдлыг өгүүлэгч буюу зохиолч өөрөн өгүүлгийг хэлнэ. Давуу тал нь уншигч олон өөр төрлийн үйл явдлыг өөр цаг үе, газраас дэрэгдээс нь харж байгаа юм шиг. Жишээ нь өнөө өглөө мөнхөг сэрэхэд өрөөнийх нь цонх онгорхой байв. Урд шөнө яахааргүй хааж унтснаа мэдэж байсан тул тэр гайхаж ирэхв. Арай хулгайч орж ирсэн юм биш үз гэж бодоод мөнхөн бүхэл гэрээ нэгжлээ.
3. Яриа ба харилцан яриа. Яриа нь хоёр хэсгээс бүрддэг. Үг яриа дүрийн амнаас гарч байгаа үг бол тодорхойлдог. Хэн ямар өнгөөр хэлж байгааг тодорхойлсон өгүүлбэрийг хэлнэ. Үг яриа нь үргэлж хашилтанд бичигдэх бол тодорхойлт нь үг ярианы өмнө болон дараа бичигдсэн байдаг. Жишээ нь чи хөрөл надад тэгж хэлсэн. Болд үгүйсгэн бие мөрөв. Болд миний хэлснийг үгүйсгэж чи хөрөл надад тэгж хэлсэн хэмээн хэлв. Хэрв дүр ярианы дундаас өнгөйс эсвэл үйл хөдлөлөн өөрчлөх юм бол хоёр тусдаа тэмдэгтүүдийг дунд нь тодорхойлж бичнэ. Жишээ нь та хоёр сайн уу? Ямар хэрэгээр явна та? Гэж өвгөн найрсгаар асуусан нь. Миний барьж байгаа бууг хараад хоол нь гинэтхэн зангирч. Чи ч нэрэ намайг алах гээгүй үз. Хэрэг хоёр хүн хоорондоо урд харилцан яриа өрнүүлж байгаа бөгөөд хэн ямар өнгөөр ярьж байгааг нь ойлгомжтой бол шууд тодорхойлтгүйгээр үргэлжлүүлнэ. Жишээ нь утсаар ярьж байлаа гэхэд байна уу? Байна. Миний найз сайн уу? Сайн байлгүй яах вэ? Хоёулаа гадуур гарах уу? Өнөөдөр үү? Тийм ээ. Найз нь өнөөдөр хамжихгүй нэ. За ойлголоо. 4. Доголмор ашиглах. Өгүүлэмж шин сэдв рүү шилжих. Өр амьсгал өөрчлөгдөх эсвэл дүр ярих бүрдэ доголмор заавал авах ёстой. Энэ нь нүдэнд амар бөгөөд уншигч хаана явж байгаахан хянахад тус болдог. За тэгээд ер нь бол захин орчинд байгаа бичвэрийг цаасан номтой харьцуулахад уншихад хэцүү байдаг учраас доголмор нь нэг хоосон мөр гэж ойлгох ёстой. Тэгээд бичсэн зохиолон хаана оруулах вэ гэж юу? Хүйтэн цай Facebook группт нэгдэж өөрийн бичсэн түүхүүдийн хуваалцаарай. Бид шилдэг сайн зохиолуудаас дээжлэн сонсдог хэлбэрээр YouTube дээрэн тавих болно. Нийтдээ 1 цаг буюу 9,000 үгнээс дээш цоврал зохиол бичих юм бол бид танд MP болон зангийн аудио дээр орлогын их өсвөртэй болоход тань туслах болно. Мэдээж энэ бүхнийг таны зөвшөөрөлтөөр хийх болно.